Би бэлээ. Тэг яг эхлэхгүй. Би ч гэсэн бэлэн л шүү дээ. За ингээд дараагийн дугаар эхэллээ. За өнгөрсөн 7 өдрийн хувьд чухал мэдээнүүд маань гарлаа. За фомсын мэдээ 3-аас 4-ийн шилжигшин 2 цагт гарсан. За дараа нь 5 дахьад сарын эхний 5 дахь болгонд гарч нонфорум мэдээнүүд маань гарсан. За чартан дээр хэрхэн нөлөөсөн бэ гэвэл ерөнхийдөө бодлогын хүүг хэвээр үлдээсэн болохоор долларт бол мэдээж бодлогын хүүгээ ихсгэж доллар чангарах боломжтой байсан учраас бол ерөнхийдөө доошо импакт ороод ирлээ те. Тэгсэн. За тэгээд ерөнхийдөө бодлогын хуу гарсанаас хойш доллар маань унсаараа байгаад за тэгээд нонфарм дээр бас мэдээний нөлөөгөөр маш том улаан кандл гарч ирээ. За гэхдээ цаашаа үргэлжлээгүйгээр буцаад лагаа нөхөд за ерөнхийдөө тэрнээс хойш бол нэг чарт хол хөдөлж чадсангүй. За тэгэхээр энэ 7 хоногт долларын индекс ямар хөдлөг их боломжтой гэж харж байна. За долларын индекс дээр болохоор илүү том цагийн зурвалыг авахыг хүссэн. За ер нь бол дундын жижиг цагийн зурвалууд бол ерөөдөө миний хувьд харагдахгүй байгаа учраас илүү том цагийн зургаар хөөхснээр холбоотой байна гэсэн үг. За ямар ч ихний байдлаар бид надад мэдээж харагдж байгаа доовууд бол үүсгэж явж байгаа шүү дээ. Тэгэхээр том цагийн доов дээр би бол магадгүй жишээ нэг Еврол үсэж байгаа гэдэг үнс хөдөл гарч ирж байгаа. За урттай энэ маань хэрвээ яг миний харж байгаагаар болохоор би илүү энэ дээдлийн таасны хэсэг рүү оруулж ирэх одоо надад өнцөг байгаа учраас энэ үнцгийг бол хэвээр үлдээж байгаа. Яг тэгэхээр за яг тэрнээс өмнө магадгүй энэ доовоос сэтлэхгүй ч юм уу бутаж орж ирээд доо үүсгэсэн тэр доовоос сэтлээ орвол магадгүй энэ план бол өөрчлөлт явахыг үүсэхгүй. Гэхдээ яг өнний өмнө болохоор одоогийн байдлаар бол доор гэж байгаа тренд гэдэг утгаараа манай наацхийн дээдл талын таасны хэсэг рүү ирчих болов гэсэн бол томцгийн хөдөлгөөн бол байна. Тэгэхээр томцгийн хөдөлгөөнтэй уялдаад энэ хавцаанаас одоо бусад нөгөө уруу амралтын период дээр ч юм уу тэн дээр дэлжиж төлөхөөс зохиохоо сонирхол бол байна гэсэн. Чиний хувьд. За би долларын индекс дээр чинь өмнөх 7 хоногт цэвэрхэн паттерн байгаа. За тэгээд энийг сэтэрчих юм бол тийшээ явчих юм болов гэсэн чинь за мэдээч мэдээтэй 7 хоног байсан болохоор сэтрэд хол явж чадсангүй. За ерөөдөө баг юм дабл топ маягийн юм үүсчүүдээ. За тэгээд энэ маань өөрөө доошоо яваад нөгөө талдаа нэг лайнаас сэтэрсэн. Тэгэхээр уул нь яг 2 цагийнхан доовоо харах юм бол уул нь тийшээ байгаад байгаа байхгүй тий. Дунд цагийн хөдөлгөөнүүд ингээд тийшээ яваад идэг. Гэтэл сая энэ дээр дабл топ үүсээд энийхээ нэг лайныг стрейт ингээ ороод ирэх энэ 7 хоногт одоо жоохон хайр лоу хийх боломжит бүсүүд рүү доошоо уналтын тренд юусэн баг цаг дээр эхэлчихлээ шүү дээ. Тэгэхээр дахиад энэ 7 хоногт жоохон уналтын хөдөлгөөн л орж ирэх боломжтой болов. За яг одоогийн өнөөдрийн байдлаар үүсэж байгаа хөдөлгөөн бас 15 минутын дээр харах юм бол нэг юм доошоо задарчиж магадгүй паттерны хэлбэр хийгээд байна. За тэгэхээр энэ хөдөлгөөн доошоо стрейт айлхэр хол явах нь уу гэдгээс л хамаарх нь дээ. Ер нь бол дээдлийн дабл топ ерөнхийдөө цэвэрхэн үсээд дистерсэн болохоор энэ өөрөө буцаад 2 цагийн трендийг доош нь эргүүлчихэж магадгүй учраас ерөнхийдөө энэ 7 хоногт жоохон рейнжлсэн гэхдээ доошоо унсан. За тэгээ энийгээ унаад та хүртэл байж магадгүй гэхээр ийм нэг тренд лайн гаргаад ирлээ л дээ. Харин олон олборын тулд энэ нэг тренд лайныг сэтэлүүлчлээд энэ хавцаа баг ороод ирэх боломжтой юм болов. Энийгээ сэтэлнэ гэж харахаас жоохон ягаад л та магадлал арай бага байх. Юу ч энэ хавдлаа унж 7 хоногт амжихгүй нөө амжих нь гэдэг л иймэрхүү тамга байна да. Тэгээд бол одоогийн байдлаар бол ерөөхдөө дундсын хөдөлгөөн дээр бол доошоо хөдөлгөөн гаргаж байгаа гэдэг нь л байна. Тийм. Дээр үссэн дабл топ бол жоохон доошоо хөдөлгөөн эхлүүлчихэж байгаа лөө гэж бодоод байна. За Nasdaq дээр бол за уул нь сүүлд бүтэж байгаа паттерныг харсан чинь цэвэрхэн паттерн үүсчихсэн. За 1 2 3 за доотлолтой болоо хангалттай тоочнд хүрсэн. Тэгээ энэ паттерн дээр өнөөдөр бас ирээд ямар реакшн гарах нь гэж шууд стрей явцсан. Өчигдөр сэтэрч байгаа юм. Тэг өнөөдөр бол рейнжлээд байна. Тэгэхээр нөгөө бас өмнөх 7 хоногийн тамгийнхаа дагуу нэг хол угаасаа унждахгүй болов гэсэндээ буцаа гараад ирлээ. Гэхдээ энэ паттерн бас нэлээд цэвэрхэн үүсчихсэн болохоор анзаарч ирсэн чинь шууд дэшээ сэтэлсэн. Тэгэхээр одоо бараг л буцаад энэ том энд нэг арилжааг за том ус яваад байгаа шүү дээ. Бараг энэ дотор л одоо энэ 7 хоногт үргэлжлэх л байх гэж бодоод байна. Гэхдээ нэг хол цаашаа бол өсөхгүй байхаа. Өнөөдрийн рейнж ягаад ч юм сонин Нью-Йорк дээр л одоо харах юм шиг шүү дээ. Өнөөдөр бол бүтэн л рейнж явчлаа. Тэгэхээр энэ рейнжээ дэшээ сэтэлвэл дэшээ жоохон хол явах байхаа. Тэрний доошоо сэтэлэх юм бол за яг энэ 7 хоногт буцаад доошоо сэтэлэх юм бол ийшээгаа өмнөх таад 6 ороод ирэх байх болов гэж харж байна. Одоо ерөнхийдөө бол жижиг цаг дунд цаг орно хоёлаа дэшээ автрендтэй явж байна. Тэгэхээр за окей онол ийшээ. Тэгээ буцаад дэшээ явах. Сонгол болтол руугаас нөхөн орчихдохгүй л. За өнгөрсөн 7 хоногийн үед миний хувьд за би энэ ч нэг бүтэц үүсэх болов гэдэг хүлээлт бол байсан. За яг хөө тэрний хувьд бол үүсгийн хувьд бол үүссэн. Гэхдээ
тийм олон товчтой ч юм уу олон хөдөлгөөн бий бол үүсгэсэн үү? Өнгөрсөн 7 оны төдөө хөдөлгөөнүүдийг болохоор би илүү earning гэдэг мэдээлэлтэй холбоно. Тэгэхээр earning буюу одоо нөгөө тайлангууд гарсан учраас энэ хөдөлгөөнд илүү огцон бас нэлээд богино хугацааны хөдөлгөөн гарч өгдөг бол өнцөг бол байна. За мөн адил өнгөрсөн 7 оны зургаас миний зураг арай өөр болсон. Илүү том бүтцийг авч иж зураг гаргасан. За тэгэхээр би эхний ээлжинд бол энэ хөдөлгөөний дахиж дээшээ хөдөлгөөн гарах бол хүлээлт бол байна. Тэгэхээр том цэг гэдэг та 4 цэг чартан дээр болохоор илүү таасны хөдөлгөөнөөр энэ бол нэг явстай ирэх болов гэсэн бол өнцөг бол байна. За энэ маань цаашлаад дээшээ гараад ирэх юм бол дээдлийн volume-тэй area буюу энэ дээдлийн таас шинээр дааз үүсэх болов гэсэн бол өнцөг бол гарч иж байна. Тэгэхээр одоогийн байдлаар л настаг доороос сууж байгаа хөдөлгөөн бол дээшээ аптренд болох гараад тавьсан. За тэгээд энэ аптрендийн хөдөлгөөн маань бас нэг correction side бичиг хөдөлгөөн гарах болов гэдэг удаашрах хөдөлгөөн гарах болов гэдэг бол өнцөг бол байна. Тэгэхээр энэ хавцаа ер нь нэг хөдөлгөөн гараад явах болоо даа л гэсэн бол хүлээлт болно. Тэгэхээр нэг ойрын 1-2-7 хоног огцон мэдээ байхгүй бол энэ хөдөлгөөн онцгой гарсаар байх бах. За хэрвээ огцон мэдээлэл байх юм бол дээш ч юм уу доошч байлны хөдөлгөөн гарах болов гэсэн бол өнцөг бол гарч ирээд байна. Тэгэхээр дээр хэлцээний хувьд бол ажгүй бүсэд бол үүсэт явж байгаа. За тэгээд тэрэн дээр арилчаад ялж төлөвлөж болж байна. За том цэгийн хувьд бол одоогоор бол хараахан бүс дээрээ хэрэггүй байна. За дээрээс нь бүтсэн бол хараахан гараагүй байгаа учраас хараа гэдэг л өнцөг бол байна да. Харин бас гинт төсөөд гараад ирлээ л дээ ялч. За алтан дээр за голдын хувьд бол за чи энэ 7 хоногийн голдыг за алтны хөдөлгөөнийг би ер нь өнгөрсөн 7 оны чарт болоод энэ 7 оны чартуудыг илүү том цэг ашиглахыг хичээж байна. Яг тэгэхээр алтан дээр энэ доороос энэ оны 4 оны төгсгөл за энэ оны эхлэлийн хэсэгт явж ирсэн хөдөлгөөнүүд маань илүү энчээ гарч ирэх гээд байгаа юм болов гэсэн бол өнцөг бол байгаа. Тэгэхээр өнгөрсөн чартаа харьцуулахад илүү том одоо юу гэдэг давалгаатай ч юм уу wave-тэй нэг correction хөдөлгөөн болж орох боломжтой болов гэдэг бол одоо өнцөг бол гарч ирж байгаа. Гэхдээ энэ маань шууд тэр хэлж байгаачлаа 100% тэгж явна гэсэн үг биш. За гэхдээ нэг энэ дээдлийн хэсэгтээ бол нэг бүтэц үүсэх боломжтой нэг тийм area өсчихэд байгаа болоод өнцөг бол байна. За яг хоо би илүү энэ хэсгийн бүсийг хүлээж байсан. За гэхдээ энэ бүс мөн одоо л хэвээрээ байгаа. Хэрвээ доошоо орж ирээ, буцаж орж ирэх хөдөлгөөн гарах юм бол ямар ч зэнчээс би long арилж хийгээд дээшээ нэг хөдөлгөөн барих сонирхол бол надад байгаа. Тэгэхээр 15 минутын чарт ч юм уу дундын цагийн жижиг цагийн чартн дээр болохоор за энэ хэсэгт бол нэг бүтэц үүсээд яваад тэгэхээр энэ хоёрын хооронд бол нэг дээр арилжид төлөвлөгөө арилжааны төлөвлөгөөнүүд л биелүүлэх явах боломжтой бол харагдаад байгаа. Гэхдээ том цэгийн хувьд бол би илүүтэй дахиж нэг доошоо оруулж ирж байгаа тийм нэг pullback-ны хөдөлгөөнөөс нэг жоох урт хугацааны барилтууд хийх боломжтой байх юм зүйл гаргаад байна. Тийм л энэ да алтан дээр. За би алтан дээр өнгөрсөн 7 хоногт нэлээд цэрхэн паттерн үүсээд байна гэж харж байсан. За энэ паттерн гэхдээ нэлээд ашиглах боломжтой нөхцөл байсан болов уу гэж харсан байхгүй. За өөрөө ч тэгж ашигласан. За яагаад тэгэхээр энэ паттернаас сэтрэх гээд энэ доотлын бүс дотор орж ихтэй дахиад тийм доошоо сэтрэх магадaltaй паттерн цэвэрхэн үүсээд тийм онгууд энэ ч одоо магадaltaй ахаад ядч нэг өөрчлөлтөө нэмж штэ тий. Тэгээ би бол яг энэ доошоо зодрох магадaltaй энэ жижигхэн паттерных нь 3 тоочн дээр нь арилжаанд орсон. За гэхдээ энэ тренд лайнаас сэтрэхгүй болов гэж одоо энд нь арилжаанууд ирэхэд хаацсан. За тэгээд яг өмнөх 7 хоногийн таамагийн дагуу паттернаас сэтрээд явсан. За гэхдээ төсөөлж байсан шиг хол явсангүй. За төсөөлөл өөрөө юу байсан бэ гэхээр энэ импульсыг ийшээ давтагчих болов гэж харсан чинь за ерөөхдөө бол за нэг 70% бол бүтэн явцсан. За үлдсэн цаашаа бол явсангүй. За тэгээд дараа нь яг өнөөдрийг хүртэл бүтэц өөрөө юу болоод өөрчлөгдсөн бэ гэсэн чинь алтан дээр энд нэг юм дэшээ задрах магадaltaй паттерн үүсээд энийгээ сэтэрсэн. Буюу одоо энэний тоочууд гэхдээ нэлээд цэвэрхэн явсан. Энэ 3 точ өөрөө бүр мэдэн дээр ирээд шууд энэ дээрээс ойцсон. Тэгэхээр би бас яг ч аль нь байла non-form мэдээ байл яг ирснээ энэ дээрээс гад явчих жоохгүй. За тэгээд дээдлийн тренд лайнаас сэтэрсэн. За тэгээд энэ өмнөх оройгоо бол яг одоо плануудынхаа үзүүрээр бол сэтэрчээд байгаа юм. Тэгэхээр бас энэ 7 хоногт алтан дээр ахаад дэшээ хөдөлгөөн байх боломжтой болов. За нэгт дунжаага хөдөлгөөнөө трендийг эргүүлж яадаг магадaltaй паттернаараа сэтэрчлээ. За энэ маань өөрөө 15 минутын дээр сүүлийнхээ орой гівтцсэн. За тэгэхээр бол энэ дээрээс дэшээ импульс тоолоод одоо энд ингэж паттерн зурагдаад тийм ингээд гараад ирэх болов уу гэж ханзаараад байна тийм. Яг энэ онолтын хөдөлгөөнийг уулна нэг өмнөх импульсыг хүчтэй явуулах юм бол хамгийн арилжаанд орох. Одоо миний хувьд бол барьж авах бүс нь энийг харж ирсэн байхгүй юу? Хамгийн тийм support risk нэг паттернд итгэснээс илүүтэйгээр энтэйгээ дахиад давцчихвэл
одоо илүү магадaltaй учраас энэ дээрээс гэж харж ирсэн ч тэгээд энэ дээр ирэхгүйгээр шууд сэтэрчлээ. Тэгэхээр одоо бол одоо батарей нь ажиллаа гэдээ дуусчлаа. Одоо дахиад энд бол correction явж байгаа учраас энэ correction өөрөө бүтцээ яаж өгөх нь үү? За одоогийн байдлаар бол ийм батарей нь явж байж болж байна. Гэхдээ энэ хитрхи нарийнх учраас бүтцээ сольчих байх. Одоо жишээл сэтрэл ингэдэг ч юм уу те. Тэгэхээр энэ ч өөрөө ингээд дахиад том хэлбэрийн батарей нь болчихно. Тэгэхээр нэг иймэрхүү юм явах болов уу? Одоо л энийг бол correction гэж хараад ирээдүйд бол жоохон дэшээ гэж харж байна да. Алтан дээр бол. Юу ч өнгөрсөн 7 оны шорт бол нэлээд ашиглах боломжтой бүтцүүд ажгүй үүссэн гэж анзаарж байгаа. За газрын тосон дээр. За газрын тосон дээр баг миний бүхэл дугаар дээр явж ирсэн сэрэг байсан тий. За энэ сэрийн дотор л яваад байсан. За тэр сэрэгээс ирсэн. За тэгээд өнгөрсөн оны хамгийн дагуу гэх юм уу тий. За сэрэнийхаа доор ороод ирсэн. Энэ доошоо задрах магадaltaй паттерн гэж яриад өмнөх импульсыг копидж аваад тавингууд яг тэр хөдөлгөөн бол 100% арай яваад дуусчихж байна. За тэгэхээр одоо харин зөв зуналтын хөдөлгөөн нэлээд зэрхэн яваад бас одоо харин яах вэ гэхээр энэ хөдөлгөөн өөрөө одоогийн явж байгаа хөдөлгөөн өөрөө яг нэг саяны алтны дээшээ задрах магадaltaй батарейнтай ижил гэдэг шиг нэг юм батарейны бүтэц. За гэхдээ шалан жоохон болоог гэж анзаараад байна. Тэгээ энийгээ шалгаад дээшээ гарч ирээд буцаад унах байх. За гэхдээ энэ 7 хоногт бол энэний дээшээ л гарч ирэхэд нь амжих нь амжихгүй нь баг энэ хөдөлгөөн л явах байх. Үгүй бол эндээсээ шууд сэтэрчих байх. Ерөнхийдөө одоо импульс явцсан, одоо л correction явах цаг. Тэгээд ирээдүйд дахиад импульс доошоо байх үгүйг энэ correction хэлбэрээс л анзаарах гэж бодоод юу ч гэсэн одоо л баг цагийн авторынд орж ирэх боломжтой болоо гэж харж байна да. За миний болохоор би газрын сан дээр за D ярьж байгаа бол нэлээд сонирхолтой ингээд шалнууд таацнууд үсэд яваад байна. За энэ магадгүй өөрөө урт цагдаа юу болох гэдэг ихлээр би дахиж нэг дээшний хөдөлгөөн энэ хязгаараас өгөх болов гэдэг бол хүлээлт бол байна. За энэ маань өөрөө урт цаг дээр яг саний одоо чиний сэрээ болоо. За чиний сэрээс гадна би өөрөө сэрийн зургал дээр болохоор юу байгаа гэхээр энэ маань бүтэц үүсгэж байгаа. За гарч ирээ ч юм уу бүтэж pullback хийгээд ч юм уу. Ингээд явах болов гэсэн бол хүлээлт болно. За тэрнээс өмнө болохоор яг энэ дээрээс явж байгаа импульсийн хөдөлгөөн болоод том цагийн хөдөлгөөн дээр сэрэнээр зэтгцсэн учраас би энэ дээр том цагийн оролт хийх гэж төрлөх болохоор D ярилж байгаа төрлөх одоогоор бол надад юу алга сонирхол алга. Тэгэхээр би илүүтэй энэ хөдөлгөөний дээш нэг гаргуулж ирээд за илүү энэчээс таас хэлбэрийн байдлын өнцөг гарч иж байгаа учраас энийхээ доор нь орж ирэх гэж юм ингэж орохоор илүү нэг том цагийн арилжаа хийх сонирхол бол байна. Техник шинжилгээнд магадгүй энэчээс нэг сөрч шинжилгээ ч юм уу зарим нэг хүчин зүйлээс олж хөдөлгөөнд өөрчлөлт үүсэхгүй тэгэхээр ямар техник хэлж нь бол ийм хөдөлгөөн бол гаргаад байж байгаа. Тэгэхээр илүү свингийн оролт хийх сонирхол бол байна. Яг тэгэхээр энэ зурглалын үжигсэн энэ нэг сэрэнийх нь алуугаа за сэрээний хадгалт хэсгээс сэтгэл гараад ирсэн. За тэгээ буцаагаад нэг pullback-ийн хөдөлгөөн байж болох хөдөлгөөн байгаад байгаа учраас энэчээс нэг тонцгийн оролт хийх сонирхол бол байна. За энэчээс импульсийн хөдөлгөөний ингээд хөдөлгөөн харах юм бол илүү энэ нэг доороос хөдөлгөөнүүд нь юу болж ихлээр нэг илүү докторч хөдөлгөөн гарч ирээд байгаа учраас нэг дээшээ гараад ирэх хөдөлгөөн байх юм болов гэдэг үнцэг гарч ирээд байгаа гэсэн. Тэгэхээр газрын тосон дээр бол ялцчихгүй нэг ирээдүйд доошоо ирээдүйд том зэг хөдөлгөөн дээр доошоо хөдөлгөөн бол төлөвлөж байна гэсэн үг. Окей. За евро USD. За евро USD дээр. За евро USD дээр болохоор би л нэг доошоо гарч ирэх болов гэсэн хөдөлгөөн үүсгэсэн байсан те. Шалны хөдөлгөөнөр бол яг хуу ингээд явчлаа те. За гэж явж ирсэн бол одоо доо үүсгэх өнцөг бол байгаа юм болов гэдэг бол хүлээлт бол байна. За энэчээс харуул яг нэг магадгүй энэ өнцгөөс харах юм бол доовнууд үүсээ явж байгаа. За ингээд энэчээс нэг шин доо үүсээд ч юм уу ингээд буцааж нэг хөдөлгөөн гарч ирээд энэ доо үед чадахгүй л гэдэг өнцөг бол гарч ирэх гэдэг. Тэгэхээр энэ хэр явах гэдэг бол өнцөг бол гарч ирэн. За яг энэ дээрээс батарейны хөдөлгөөнөөс магадгүй хослоор үзэхэд бол илүүтэй ийм хөдөлгөөн гарч ирээд за шин доо үүсээд энэ хавцаас ч юм уу дахиж нэг хөдөлгөөгөө доо өвдөж гарч ирэх ийм хөдөлгөөнөөс ярилж хийх сонирхол байна. Тэгэхээр Евростигүүд бол яг өнгөрсөн цагийн шарт дээр болохоор илүү шалган хөдөлгөөн дээр бол оролцоогууд явчихсан. За би л дахиж нэг доош нь бүтээц за энэчээс нэг яг нэг коррекшн хөдөлгөөн ороод ирсэн шүү дээ энэ доороос тийм. Тэгэхээр энэнийхээ зургалт дээрээс би илүү энэ хөдөлгөөнөөс авъя гэж бодож байсан бол тэрэн дээр хүрээг учраас яг энэ буцааж ирэх нэг хөдөлгөөний хөдөлгөөн бол одоо бол хэвээрээ байгаа. За тэрнийхээ дараа ч юм уу эсвэл хэрвээ энэ хөдөлгөөн гарахгүй маа гэхэд за батарейны хөдөлгөөнтэй илүү хослоор үзэх юм бол
энэ алган дээрээс доо үйдүүлж байгаа энэ дээшээ гаж ирэхээр нь пулбаны хөдөлгөөн ч юм иймэрхүү байдлаар л Eurostat дээр л том зэвсэг хөдөлгөөн бол хэллүүд. Тэрнээс өмнө одоор төлөвлөгөө алах гэсэн. За би болохоор Eurostat дээр за өнгөрсөн видеон дээр болохоор за мэдээж яг долларын индексийн эсрэг нэлээд зэрхэн битээр нь өссөн байсан. Тэрийгээ за эхний оролт нь болохоор за чартыг авч явжсэн байна. Тэ эхлээд энэ дээдлэр resistance руу гарангуут мэдээж шаардлагатай юм арай өндөр дээрээс оруул зүгээр гэсэн бүс дээр ирэхэд арай ирээг гагаан зүгээр би бүлтцсэн. За тэгээд дараа нь аад үсэн гут нь энд аад үсэн гут нь орё гэсэн чинь за аад үсэн гэвч довоо өвдчихэд аад үсээгүй шууд мэдээний нөлөөнүүд за фомси мэдээ гэр мэдээж өсөөд тэгээд дараа нь нонформор ахаад өссөн. За тэгэнгუთ одоо бол нөгөө сая долларын индексээ буцаага жоохон доошоо байж магадгүй гэж харж байгаа учраас одоо энэ дээр ахаад шин доо үсчихэж шүү дээ. Энэ дээр илүү өссөн. За тэгэхээр ичүү өөрөө явсаар хагаад ирээдүйд энэ оройгоо ивдэхгүй гэж харж байгаа учраас энэ үртэл ямар нэгэн байдлаар ингээ патернусгээд дээшлээд pullback хийгээд дээшлээд нэг ийм л хөдөлгөөн явах юм болоо да. За тэгээ энэ бол одоо өргөний хувьд бол яаж явах юм мэдэхгүй н одоохондоо нэг иймэрхүү сууг дотор явж байна. За энэ сууг гэхдээ ерөөдөө нарийн бүдүүнээс солих байхаа. Гэхдээ энэ 7 хоногт бол жоохон дээшээ хөдөлгөөн бол анзаараал юм. USD дээр бол. За биткойн. За биткойн дээр чинь сая бас дахиад Хонконгийн ETF дээр гарсан гэсэн нэг мэдээ гарсан баг тий. За тэгэхдээ тэр маань бас чартанд бол дээшээ гэхээс илүүтэйгээр доошоо. ETF хөдөлгөөний яг тэр мэдээний дараа доошоо орж ирсэн. За тэгээ буцаад одоо гарч байгаа хөдөлгөөн болж байна л да. Яг энэ дээрээс ингээд захиалгын сан ч юм уу хараад тахтал томоохон фирмийн хувьд захиалга бол одоо билет дууссан учраас энэ хөдөлгөөн буцаж дээшээ тренд гарч байгаа юм болов уу гэдэг хөдөлгөөн бол гараад байгаа. Тэгэхээр магадгүй яг томоохон фирмүүдийн хөдөлгөөнөөс хамаарч ялч байна доошны хөдөлгөөнийг гарчаад хангалттай хашиндаа зарж авчид хэрвээ энэ ч сарах юм бол буцаагаад нэлээд том волюм энэчээс ороод ирсэн байна. Тэгэхээр энэчээс буцаагаад баядах хөдөлгөөн ч юм ингэж нэг хөдөлгөөн болсон юм болов уу гэдэг бол үнцээ гарч ичтэй. Тэгэхээр магадгүй энэ биткойны хөдөлгөөн зураглалын хувьд бол нэлээд сонирхолтой. За дээрээс цэвэрхэн үсэж яваа учраас би илүүтэй энэ шалны хөдөлгөөнөөс нэг оролдого хийх сонирхол бол байна. За энэ маань дахиж нь доош орж ирэх юм бол энэчээс баян хөдөлгөөн үзээд дахиж дээшээ хөдөлгөөн бол төлөвлөж байгаа. Тэгэхээр биткойн дээр тиймэрхүү мэдээ бас бол байсан. За тэгээд тэрний дараас суурь шинжилгээнүүд ч юм уу ингээд үзэхэд бол ямар ч сан байдал дахиж нэг хөдөлгөөн дээшээ гарах хөдөлгөөн бол миний хувьд нөгөө байдлаар дахиад дээшээ гэдэг хөдөлгөөн бол байгаа л байна. Тэгэхээр ямар ч сан ихний ээлжинд бол энэ хөдөлгөөний бүсийг доошны хөдөлгөөн үүсэх сонирхолтой бол байна. За энэчээс илүү айлчны price action-аас хамаарат лонг хөдөлгөөн бол хийх сонирхолтой. Одоо саний яриад нэг профирмуудын захиалга нь гэдэг чинь бол яг эдний сэл захиалгууд бараг хандсан тий. Одоо жишээлбэл сая үн шинэхээр тэд нэр тодорхой хэмжээнд зарах шаардлагатай байж байгаа ч юм эсвэл үнийг унгах зорилготой гэдэг талаасаа гэсэн үг шүү дээ тий. Окей. За миний хувьд өнгөрсөн 7 хоногийн таамаг за нөгөө том паттерн яваад байгаа энэний 3 дахь хүрэлтийг үүсгэх магадaltaй нь өөрөө энд жижигхэн доошоо задрах магадaltaй юм шаандаг паттерн байлаа гэдэг энийг энэ дээр ирүү сайн гэжсэн. За тэгтээ мэдээж ирэх нь бол ирсэн гэхдээ сэтрээд буцаж орж ирж энийгээ шалгаад дэшээ гараа явчлаа. За тэгтээ энэ маань өөрөө бас нөгөө талаа. За ямар биржүүдээс хань шавж байгаас хамаарат энэ паттерн цэвэрхэн бас харагдаад байгаа юм. Ерөнхийдөө ийм паттерн яваад сэтэрчж байна. За энэ маань бол гэхдээ дээшээ паттерн үгүй дээшээ паттерн гэхдээ энэний өмнөх өөрөө явсан импульс нь ийм хөдөлгөөн учраас энэ дээшээ яваад нэг ийм хөдөлгөөн л гарч болох гэж таамаглаж байгаа байхгүй. Одоо энэ чинь нөгөө бүтэн энэ том паттернаас сэтэрчээ саяны дээшээ орж ирсэн амар том импульсийг копидэн л доо. Одоохондоо болохоор юусан ийм жижигхэн паттерн сэтэрж байгаа учраас энэ хөдөлгөөн жоохон дээшээ яваад за гэхдээ энэ маань бол дээшээ явж байхдаа ахаад нэг ийм паттерн үүсгэж өгөөд ингийн бол за энэ импульсээ ийш нь зурхаар энэ сүүлийн довоо өвдөд за энэ паттерн сэтэрх магадлал нь илүү өндөр болчих واخ гэж анзаараад байна гэсэн. Тэгэхээр одоо өнгөрсөн 7 оны таамаг бол ерөөхдөө за тэг 50% биелэгдсэн юм уу те. Уналт нь ороод ирчлээ одоо өсөлт нь ороод ирж байна. За тэгээ өсөлт нь орж ирсэн. За энэ дахиад жижиг цаг дээрээ нэг импульс нь дээшээ гараад ирчлээ. Одоо энд паттерн зурагдаж байгаа юм шиг байна. За тэгээ энэ би энийгээ гүцээгээд дээшээ импульс орж ирэх юм бол энэ буцаага сүүлийнхаа lower high буюу сүүлийн оройг ивдэд за тэгээ энэ паттерн гүцэд сэтрэх магадлал болох байхаа. За тэгээд энэ бол дахиад цаашаа бараг
энд миний бодлоор стратегик баг 6 сар төх байх гэж бодож байна. За гэхдээ биткойн шүү дээ. Тэгэл шүү. Ялчгүй сүпсап гэж ороод. Койнод бол хөдөлгөөнүүд бол хурцсан л та тий. Хурц гэдэг Сая юм ихэд шиг. офстер ихэд сайн юм. Койн талаар яаж л байлаа гэж. Одоо биткойн нэг хөдөлж байхад жижиг койнууд нь 5 6 тий. За бүр жижигүүд нь бол тэгэл 12 гэж хөдөлж учраас. Тийм юу хүртэл гарсан байсан ш нөгөө мим. Альткойн биш биткойн ETF гарлаа гэд шуурсан чинь ханшиндаа шуунс чи альткойны уналт тэдөө гэдэг. Ялт чи нэг тиймэрхүү бас онцэг өнгөрсөн лон гарсан шүү. Салхи хаашаа хамгаалт тийшээ гэж өгдөг шиг. За тэгэхээр ингээд техник шинжилгээнүүд маань энэ 7 хоногт ингээд гараад дуусчихж байна. За энэ 7 хоногийн үед мэдээнүүд дээр за нэгтгэхэд бол Япон, Япон хамарсан. United Kingdom, за South Korea 3 амраад. За өнөөдөр бол 12:30-аас Австрали доллар дээр interest rate гараад. За Австрали доллар бол унжаага харагдана лээ. Буюу урдаа Австрали доллартай хослоотой үед бол улаалаа 15 минутын дээр гарсан. За гэхдээ бүр тэгж амар доош унаагүй энэ одоогийн байдлаар. За маргааш 3 дахьад ойл дээр гардаг мэдээ байна. За гэхдээ энэ бол нэг ч тэгж амар ойл дээр нөлөөлөд байдаггүй санагдчихэв. Crude oil inventory буюу додооны урлан гардаг. Ойлын нөөцийн тухай ер нь олж илээ. Нөөц юм уу тий. Нөөц гардаг. Энэ гэхдээ нэг нөлөөлөд байдаггүй санагдчихэв. За тэгээд дөрөвдөд жижиг чартан дээр Швейцар, Орос 2. За DNP-д болох юм байна. За тэгээд 91 нэг олон бондууд 91 гэдээ гарч байгаа юм шиг. Мөмстэй тий. 10 жилийн бонд, 30 жилийн бондуудын тийм ээ. Бондын акшнууд гарч байгаа маань. За тэгээд дөрөвт. За бараг л тэгэл доллар дээр бол мэдээ нэ дөрөвтгөөр 8:30-аас энэ мэдээ бол жоохон савлуулдаг. За тэгээд 5 дахь 2 цагаас болохоор паунд дээр GDP гарах юм байна. За тэгэхээр паунд бол 5 дахь 2 цагт бол хангалттай хөдөлгөөн гарч ирэх нэ GDP гэдэг. Хөдөлгөөн арай гайгүй 50. За тэгээд яг энэ утгаар гэх юм уу нэг мэдээний одоо нөгөө мөчлөгийн үед бол гайгүй болчих учраас яг нөгөө sideways ч юм уу correction хөдөлгөөн илүү гарах сонирхолтой байдаг шүү дээ. Тэгэхээр яг иймэрхүү хөдөлгөөн байх юм байна да. За энэ earning-ийн үжигс ер нь лайтцсан байгаа учраас ер нь энэ 7 хоногт илүү нэг sideways хөдөлгөөн ч юм уу correction хөдөлгөөн бол гарах болов гэдэг дээр бол миний хөдөлгөөнцөөс үүсэж байгаа. Яг мэдээ волюм багтаа дийш доош хөдөлгөөн болчих магадгүй тийм. Бас нэг үнцгэнтэй. За тэгэхээр энэ 7 хоногт бол бидний хувьд бас харьцангуй гайгүй мэдээ багтаа 7 хоног болж өнгөрөх нэ гэж харж болж байна. За чам сонирх чинь солио гаж үзвэл байна уу? За яг энэ 7 хоногийн мэдээтэй адилхан маш цөөхөн мэдээлэл байна. Мэдээлэл ч гэдэг ер нь нэг л мэдээ. За яг уу бэлдсэн яг уу энэ мэдээ маань өөрөө юутай холбоотой би өнгөрсөн 7 хоног зүгээр яны тухай ярьсан шүү дээ. Тэгэхээр энэ маань одоо болтол ерөөхдөө докторж байгаагүй. За яг уу хөдөлгөөний үеч гэсэн нэг 160 гэдэг ханшнаас нэг холдоогүй байгаад байгаа. Тэр 150 54% байгаад байна. Тэгэхээр янтай холбоотой жижигхэн зүгээр сонирхолтой мэдээлэл өгч байгаа гэсэн. За өнгөрсөн 7 хоногт урд санчлан за энэ йений уналт бол ерөөхдөө 34 жил анх удаа 34 жилийн өмнө болсон уналттай одоо юу гэдэг ханшийн хувьд бол адилхан ирсэн. За 160 гэдэг ханш дээр ирсэн. За ерөөхдөө өнгөрсөн 7 оны 3 дахь өдөр 20% өсөлт үзүүлсэн буюу ерөөхдөө 153 гэдэг ханш руу ирнэ бол ирсэн. За энэ яг яагаад ирвэ гэдэг нөгөө аналистуудын одоо юу гэдэг нэг сэжүүрээр их юм уу байвал тийм байгаад энэ онцгой юу байсан бэ гэхээр Японы одоо хөдөлгөөн Япон улсын дээд албан тушаалтнууд ерөөхдөө илүү хөндлөнгөө оролцсон жижиг малуудын онцлог гарч байгаа гэсэн. Тэгэхээр яалтч нөгөө мөнгөний сүрт унах нь өөрөө улсын хувьд бол маш хохиролтой гэдэг учраас энэ онцгойсоо ерөөхдөө заавалчгүй засгийн газрын бодлого болоод засгийн газрын хөдөлгөөн заавал орж ирэх үнцэг гарч иж байгаа. Энэхүү баталгааны юу гэхээр Bank of Japan-ы даатхан дээр үндэслэл үзэхэд бол 5 тэрлион доллароос 6 тэрлион долларын хэмжээгээр ерөөхдөө энэ хөдөлгөөний бол үүсгэсэн байх боломжтой байна гэдэг судалгаа гарч байгаа юм. Тэгэхээр яалтчгүй энэ йений ханш өөрөө маш хурдцтайгаар за дээрэс нь олон жилийн түүхэнд энэ анх удаа энэ ханшин ирж байгаа учраас засгийн газрын зүгээс маш шийдвэртэй зарим авахгүй бол өөрөө эдийн засгийн хувьд ч гэсэн маш хохиролтой байх учраас хөдөлгөөнд хийж байгаа бол гэдэг өнцгөө гарч ийн. За тэгээд энэ маань өөрөө дараагийн одоо хөдөлгөөн
яг хуу эхний хэмжээ 5-6 тэрлэн байсан бол дараагийн одоо тэр хэмжээ нь болох арай бага байх болов гэсэн бол таамаглал байгаа юм байна. Тэгэхээр магадгүй энэ хөдөлгөөн миний үгээр өөр Японы зүгээс энэ хашиг бол тийм амархан унахгүй гэдэг бас үнцэг байгаа юм байна да гэдэг бол байгаа юм. За окей, ингээд энэ 7 хоногийнхаа дугаарыг ингээд дуусгалаа. За энэ 7 хоногт бол мэдээ ерөнхийдөө нэлээд 57 хоног байх юм байна. Тэгэхээр валют дээр ярилж байгаа хүмүүс бол доллароос бусад валютууд дээр бас тодорхой хэмжээнд анхаараарай. Паунд ч юм уу те. Мэдээтэй валюттай илүү анхаараарай. За тэгээд дараагийн дугаараа уулзцгаая. Баяр таа. Бай. Нэг худлаа л интро хийчтэй болцсон эдгээс. Ердөөсөө би интро хийгээд л иртээс. Бараг автрын хийгээд. Дүүбэл 1 2 гэдэг юм шиг бараг. Дүүбэл 2-3. 3-4 ийм хүү хэлээ. За эхэллээ.